Ирэх жил Баянзүрх дүүрэг дээр томоохон хэмжээний өөр төлөвлөж байгаа зам гэдэг бүтээн байгуулалтын ажлууд юу төлөвлөж байгаа вэ? Замын очих асуудлуудаа шинжилгээ асуудлууд хоёр газар байж байгаа. За гүүрэн гарц хонхрын зам буюу налаахын зам дээр хоёр байрлал ихний ээлжинд гүүрэн гарцаа гэсэн. За үүний дараа Цуслангийн замуудын асуудлууд нэлээд хэд байж байгаа. Жишээ нь шар хоолой байж байгаа. Одоо дутуу энэ жил 3 км ашиглалтанд ороод цаана нь 12.4 км дутуу. Гэхдээ бүтэн зураг нь бий болчихж байгаа хийчихэж байгаа энэ жил. За дахиад Баян Дөхөн байж байгаа. Шүүхийн сургалтын төв юу явдаг. Энэ хэсэг дээр 10 орчим километр дутуу зургийн мөнгө хийгээд бүрэн болчихж байгаа. За цааталт арцтын нэг хэсэг байгаа. За мөн хөлийн голын төмөр замын зүрлэг доогуур туул зүрлэгийг урагшаа Sky Resort-ийн хэсэг хувийн хвшлийн тавьсан зам байгаа шүү дээ. Энэ замтай холбох 1.5 орчим. Нөхөн гарц нь тэр нөхөн гарцанд наатлаас нь дүүргийн цүр замын тулгаад орхисон байгаа. Одоо цаатлаас нь урагшаа холбохлоор 1.5 орчим километр замын асуудлууд байж байгаа. За мөн одоо гэр орол дундуур нэг жоохон газар чөлөөлтийн асуудал хүндрэлтэй нөгөө дарийнхын өндөрлөг хаваасаа зүүн тишээ Монелийн зам руу голоор дахиж нэг хитэмцээ артлаа гэсэн. Тэнд нэг одоо очих буюу одоо сэтэлч одоо нэг зам болох гэсэн. Дэлхийн банкны төслөөр явуулжсэн нэг улаан хоорондын зам байгаа шүү дээ. Тийм. Тэрийг Дэлхийн банкны төслөөр одоо угаас санхүүжүүл хөрөнгөний хэмжээ өгөхгүй учраас энийг бол нийслэлийн төсвөөр тавьж байгаа хийя гэдэг байдаг. За тэр орчих юм бол Уляастан хуучин гүр шинэ гүр хоёрын голоор дахиад нэг бүртээ дөрөв игнэ зам бүртэйгээ гараад байна. Бусад одоо жижигвтер замуудыг бол бас дүүрэг орнуудыг тэр харьцангуй ачаал авчих боломжтой. Уляастан голын хэсэгч ер нь урт хугацаанд төлөвлөлт нь юу байлаа? Дэлхийн банкны тэзүүгээр хийгдэж байгаа тийм. Тэзүү хизээ дуусгүй лээ. 10 сарын сүүлээр бүр эцэслэн тайлангаа өгөх гэсэн шүү дээ. Тэгээд ирэх жилээс хэдүүлээ тэзүүгээ харж агаад Уляастан гол хэсгийг ер нь хэрхэн тогтоолох талаараа ярилцаад байна шүү дээ тийм.